Сайн бацгаана уу? Та нартайгаа нэг шинэ төрлийн бичлэгийг хуваалцах юм уу гэж бодлоо сард нэг удаа. Тэр нь болохоор яг ямар бүтээгдэхүүнүүд бид нэр худалдаж авсан бэ? Хамгийн гол нь мэдээж худалдаж авсан тийм чухал биш. Гэхдээ хамгийн гол нь өөрсдөө туршиж үзээ. Тэгээд туршлагаа хуваалцах юм уу гэж бодлоо. Тэр нь болохоор яагаад гэсэн бэ гэвэл мэдээж би ээч найз нартайгаа ингээд зөвлөдөг шиг тэрнтэй адилхан бас өөрсдийнхөө туршлагаа хуваалцдаг шиг бас тэрнтэй адилхан та нартайгаа хуваалцах юм гэж бодлоо. Тэгээд зөндөө хүмүүсүүд бас ерөнхийдөө асуулт асуусан байдаг. Одоо мейкап ямар мейкап хэрэглэдэг вэ? Ямар яг тэр өмссөн хувцас чи ямар брэнд их вэ гэх мэтчлэн ингэж асуудаг учраас ер нь өөрсдийнхөө хэрэглэдэг юм уу эсвэл ингэж худалдаж авсан юмнуудаа та нартайгаа хуваалцаад тэгээд өөрсдийнхөө туршлагаа хуваалцсан юм гэж бодлоо хамгийн гол нь тий. Тэгээд та нар ч гэсэн тийм гоё одоо жишээ нь мейкап биш нэг одоо чинь худалдаж авах бодолтой байгаа. Тэгээд та нарт таалагддаг тийм мейкап байвал өөрсдийнхөө санаа сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд та нарт энэ шинэ юм бичлэг таалагдана гэж найдаж байна. За эхэлцгээе. Хамгийн түрүүнд энэ Bioderma Sensibio H2O-ыг танилцуулъя гэж бодсон. Нүүр сэвэрлдэг ус. Тэгээд энэ усыг би одоо бараг нийтдээ 4 жилдээ хэрэгжилж байна уу? Яг анх гарснаас нь хойш хэрэгжилж эхэлсэн амар гоё. Цэвэрлэхэд их нүүрний мейкапыг ингэж цэвэрлэхэд их тохиромжтой нүдэж цэвэрлж болно. Бүхэн яг ингэж арилдуу самсны будгийг хүртэл айлгаж чаддаг. Надад бол их таалагддаг. Тэгээ илүү янз бүрийн тийм илүү дутуу үнэр байхгүй гоё бүтээгдэхүүн байгаа. Тэгээ надад энэ бол зөндөө их таалагддаг. Тэгэхээр та нар яг бол энийг туршиж үзээрэй гэж хэлэх гэсэн. За энэ бол эхний бүтээгдэхүүн байна. Хоёр дахь болохоор энэ Estée Lauder тос байгаа. Энэ болохоор Day Wear Advanced Multi Protection гэсэн тийм тос байна. Энэ болохоор би ганц хоёр хэрэгэлсэн. Юм нэртэй юм байлээ. Гойч савтай. Тийм ихтэй хүмүүс угаасаа ийм гоё савтай бүтээгдэхүүн төртэй байдаг. Үнээр гоё өгөрцөний үнэртэй юм уу? Тэгээд ингээд тосыг ингээд дүрхэхэд амар гоё шингэж өгдөг. Гэхдээ яг одоо хавар болж байгаа юм чинь би бас тийм өтгөн тийм тосны дургу. Тэгээд энэ болохоор тийм гел тос хоёр холцсон юм шиг амар гоё шингэж өгдөг. Тэгээд гоё үнэртэй өглөө оройд төрхөж болдог. Тэгээд ер нь энд бол өдрийн тос гэсэн байгаа. Тэгсэн мөртлөө яг намнаас хамгаалттай SPF 15 гэж байгаа. Тэгэхээр энэ тос бол одоохондоо их таалагдж байгаа. Тэгээд энэ тосоо төрхөж дуусныхаа дараа өөрийнхөө сэтгэлээ та нартай хуваалцсанаа. За нэг юм байна. Хоёрт чигшүүлдэг уснууд байна. Ийм байна. Нэг нь болохоор Avène, нөгөөх нь болохоор La Roche-Posay гэсэн байгаа. Угаасаа яг энэ Avène-ийг болохоор бас удаан хугацаагаар хэрэгжилж байгаа. Нүүрний арьсаа угаасаа их чигшүүлэх хэрэгтэй. Урд нь би жоохон байхдаа эсвэл залуу байхдаа гэх юм уу тэгж ийм нарийн зүйлсүүдийг мэддэггүй байсан. Өөрөө тэгж их судалдаггүй байсан учраас одоо залуу жоохон охтууд ч юм уу залуу охтуудаа зөвлөхөд нүүрээ сайн чигшүүлээрэй, нүүрээ их арчлаарай, нар салхинаас хамгаалаарай. Би угаасаа тиймэрхүү юм яг мэддэггүй байсан учраас өөрөө тоодгүй юм уу амиг хинэггүй байсан учраас нүрээ хамгаалдаггүй байсан. Тийм учраас ингээд зөндөө их сэхэлтэй. Тэгээд өмнө нь ингэж нүрээ их арчилдаг байсан бол одоо арай гайгүй байсан юм билүү. Тэгээд тийм учраас би дандаа өглөө орой ер нь боломж гарвал ялангуяа зун нь бол нүүрэндээ ингээд дандаа усаа цацаад ингээд явахад амар гоё. Энэ чинь La Roche-Posay шинээр туршиж үзэж байгаа. Энэ термал ус яг ямар их надад бол одоо бол юу таалагдж байгаа. Гоё. Тэгээ халууцсан үед ч юм уу яг зун бол ингээд цүхэндээ хийгээ явж байхад амар. Тэгээ тийм учраас ийм том биш ийм жижиг авсан байгаа. Энэ нь болохоор яг онгоцонд авч явах боломжтой жижигхэн хэдэн миллилитр вэ? 30 мл байна уу?
жоохон ус учраас 50 мл юм байна. 50 мл юм чинь онгоцонд авч явж болно. Тэгээд энэ Aveni ус бол таалагдж байгаа. Ер нь ийм термалын уснууд их таалагддаг. Энийг хэрэглэж үзээрэй, туршиж үзээрэй. За тэгээд түрүүн нар салхинаас хамгаалах гэсэн. Тэр нь болохоор энэ ийм тос байна. Энийг бол анх удаа одоо хэрэглэж үзэх гэж байна. Daylong гэсэн тэгээд SPF 30 байна. Тэгээд ингээд туршиж үзэхэд бол ингээд зүгээр цацчдаг. Тэгэхээр ингээд шүршээд ингээд амар. Гэхдээ бас амар тийм өтгөн тостой байх юм бол тослог байх юм бол амар ядраатай байдаг. Ингээ нүүрэнд энийг биендээ шүрхэж болно, нүүрэндээ шүрхэж болно. Тэгээд эмзэг арьсанд зориулсан гэж юм. Тэгэхээр энэ хүүхдэд төрөхөж гэсэн баг яахчгүй болов уу. Тэгээд ингээд амар хурдан шингэцэн. Тэгээ удаан ингээд үлдээд авахгүй бас ийм нарнаас хамгаалсан тоснууд ч угаас амар тэгж удаан ингээд биеийн тогтоод ингээд жоохон хэцүү байдаг. Тэгэхээр нөгөө нэг гадаа гарахаас өмнө амар их гарахаас өмнө ингээд цацчаад ингээд юм нүүрэндээ төрчээд тэгэхээр хаттал нь ингээд байхгүй бол амар ингээд мэддэгдээд хэцүү байдаг. Хувцас өмсгөж юм те. Тэгэхээр энэ бол ихэхгүй юм байна, амар таалагдж байгаа. Тэгэхээр энийг туршиж үзэх гэж байгаа. Одоо бас амралтанд явах гэж байгаа, спам руу явах гэж байгаа. Тэгэхээр туршиж үзнэ гэсэн байгаа. Тэгээд энэ болохоор бас усанд орсон ч гэсэн арилдаггүй юм байна. Тэгээд ийм тийм Daylong гэсэн тийм нарны тос байна. Дараагийнх нь болохоор энэ өчигдөр энийг авсан L'Oréal-ийн Smooth Sugars гэсэн скраб байгаа. Тэгээд энэ нь болохоор нүүрэндээ яг одоо хавар болж байгаа юм чи нүүрэндээ их хичээлтэй өмнө хэрэгтэй. Ялангуяа яг хавар нүүрээ сайн арчилахгүй бол миний нүүр амар тэгээд баг сайрдах байгаа юм шиг амар хураашаад байдаг. Тэгэхээр энэ скраб энэ болохоор какаоны маслтай. Тэгээд скраб нь их амар гоё нэртэй юм байна. Тэгээ ингээд туршиж үзэхэд ингээд нэлсэн чихрийн ширхэхтэй. Тэгээд тэгэхээр нүүрэндээ ингээд сайн ингээд нүүрээ угаачаад тэгээд дараа нь гоё тос төрхгээд тэгэхээр угаас нүүр аим гоё зөөлөн болж өгдөн шүү дээ. Тэгэхээр энийг туршиж үзнэ гэсэн байгаа. Урд нь би өөр ямайг туршижлаа. Сая би Aveni нэг скрабыг туршиж үзсэн. Тэр яг 100% таалагдахгүй байсан. Тэгэхээр энийг туршиж үзтээ юм уу? За тэгээд тийм дараагийнх нь Melanil гэсэн anti-spot cream байгаа. Энэ болохоор яг нэг 100 хавар болохоор ер нь одоо миний нүүрэн дээр ч ер нь аливаа хүний нүүрэн дээр ингээд сэхэн тодорж өгдөг. Тодроод байдаг. Тэгэхээр энэ ер нь энэ тос болохоор сэвхний тол арилгах ёстой. Тэгээд сам авных гоёлон бэ. Тэгээд гоё нэртэй жоохон будагтай юм шиг ийм шар өнгөтэй юм байлээ. Тэгээд яг ингээд дүрхэхэд бол гоё шингэж өгдөг. Тэгээ яг нэмгээ яг тэр нэг толботой гэсэн хэсгүүдээр дүрхэд өглөө орой хоёр дүрхэд тэгэхээр бүдгэрж өгөх ёстой юм байлээ. Тэгээд бас шинэ тийм толбод үүсэхгүй гэж хамгийн гол нь. Тэгэхээр үнэр нь бас тийм илүү дутуу үнэр байхгүй гоё үнэртэй юм байна. Тэгээ савж гэсэн хөөрхөн юм байна. За би энэ гараа гагас шингээд тосоо шингээд тэгээд ийм юм байна. Тэгээд өчигдөр бас нэг авсан юм гэвэл амралтанд явах гэж байгаа юм чинь ийм шинэ усны хувцас авсан байгаа. Calvin Klein. Тэгээд хөрхөн юм өмсгөд гоё таарч өгд юм байлээ, гоё сууж өгд юм байлээ. Тэгээд хойноо ийм ингээд төвччихдэг болохоор амар сулраад унаад авахгүй, тайлидаад авахгүй. Тэгээд цагаан өнгөтэй болохоор жоохон амралтанд явахаас өмнө жоохон тасгал хийж жоохон турахгүй болохгүй хамаг ноон харагдаад байдаг. Тэгээд удаан хайжсэн нэг зүйлээ амлаж авсан. Энэ болохоор Pietro Filippi гээд Чехийн брэнд байгаа.
амар гоё зөвхөн товцнуудтай амар accessories хийдэг. Тэгээд энэ болохоор ийм цөмг байгаа, арьсан цөмг. Тэгээд яг ийм энгийн илүүдтэйгүү тийм ийм цөмг амар удаан хайж исэн. Тэгээд энэ нь болохоор хамгийн гоё юм нь таалагдсан компьютер багтна. Яагаад гэвэл ингээ компьютер ингээд гарантаа ингээ цөмөн дотор хийгээ бодох нь нуруу их өвддөг. Тэгэхээр өөрөвч зүг хэрэгтэй. Тэгээд яг өөрөвч зүгээд явъя гэхээр дандаа нэг спортлог тийм өөрчлөлт байдаг. Тэгээд компьютер багтахгүй. Тэгэхээр энэ цөмхийг авсан. Энэ нь болохоор амар хөөрх ингээ дотор ингээ компьютер хийх юм тусгай юм хэсэгтэй. Тэгээд эмэгтэй ч хүн үрж болно, эрэгтэй ч хүн үрж болно. Яг уг нь бол эрэгтэй цөмх юм байлаа. Тэгээд баяраа авсан. Гэхдээ би хаяа зээлж байна гэсэн юм битээр хоорондоо хөртлцөө байгаа. Зяа нэг тиймэрхүү. Тэгээд иймэрхүү зүйлүүд авсан байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүдээ яг бүгднийг хэрглэж дуусныхаа дараа та нартайгаа хэр их таалагдсан таалагдаагүй тэгээд сэтгэлээ хуваалцснаа. Тэгээд та нар ч гэсэн энэ миний ингэж үзүүлж исэн бүтээгдэхүүнүүдээс хэрглэж үзсэн бол туршиж үзсэн бол та нар бас комментэнд бичээрэй. Тэгээд энэ бичлэг таалагдсан гэж найдаж байна. Сард нэг удаа ийм бичлэг хийдэм үү гэж бодсон. Ганцхан косметикч биш, ер нь хувцасч байлвэ, өөрийнхөө хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүд тоглоомч бай, мишэл дугаасаа тийм хүмүүс таалагдах байх. Тэгээд таалагдсан гэж найдаж байна. Таалагдсан бол лайк дараарай, комент бичээрэй, тэгээд шеэр хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгэн дээр уулзцгаая. Баяртай.